Үзэгчтэй Монголын мэдээ сувгийн сурвалжлагыг төрийн албаны зөвлөлийн шалгалтын танхимаас та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. За өнөөдөр бол 2024 оны 3 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт явагдаж байгаа юм бас чухал өдөр юм байна. Тэгээ энэ шалгалт бол өглөө 8 цаг 30 минутаас эхэлсэн. Одоо 10 цаг орчмын байдлаар бол 3 дахь шат руугаа шалгалт маань орчихсон явж байна. Энэ танхимд бол 21 аймаг болоод нийслэлийн шалгалтын байруудыг онлайнаар хянаж байгаа ийм өрөө юм байна. Та бүхнийг тэгээд төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын дарга Сосор Оромтой уулзуулж зарим зүйлийг бас тодруулъя. Тэгэхээр энэ удаагийн сонгон шалгаруулалтанд нийтдээ хичнээн хүн төрийн албаны шалгалтанд орохоор бүртгүүлсэн байна. Тэдгээрээс хэдэн ер нь ирсэн байгаа харагдаж байна. За энэ сонгон шалгалтын шинжилгээд тасалдгүй явагдаж байна. За энэ хүрээнд төрийн албаны тухай үйлдэл өөрчлөлт ороод улиралд нэгээс доош удаа төрийн албаны шалгалтын зохион байгуулахаар зохицуулт орсон. Тэгэхээр төрийн албаны зүйл яадаг ус юм бэ гэхээр 2023 оны 12 сард 24 оны 1 2 3 4 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл нийцээ явагдах юм. Хизээ шалгалт авах юм бэ гэдэг мэдээллийг жилийн өмнө өгч байгаа. Тэгэхээр шалгалт өгөх гэж байгаа иргэд мэд магадгүй одоо аваар төгсөж байгаа оюутан бол яах нь вэ? За би 6 сар төгсөх юм байна. Тэгэхээр би 3 дугаар улирлын шалгалтанд бэлтгэн зүйтэй байна гэдэг ч юм уу. Ингээд одоо шалгалтанд бэлтгэх нөхцөл байдлыг хангаад өгч байгаа. За мөн одоо бас иргэд бүртгүүлэх боломжийг одоо хялбар байлгах үүднээс төрийн албаны шалгалтын Open Exam гэдэг шалгалтын системийг бол амжилттай хөгжүүлсэн. Энэ системээр иргэдэд ямар нэгэн хүнд суртал ширэгдэлгүйгээр иргэд гэрээсээ онлайнаар шууд бүртгүүлдэг. Энэ хүрээнд өнөөдөр улсын хэмжээнд 4736 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 2451 иргэн нийслэл бүртгүүлсэн байж байгаа. За энэ бүртгүүлсэн иргэдийн тоо. За тэгээ аймаг болгоны одоо шалгалтын танхим, заал, компьютерийн багтаамж зэрэгээс хамаарат ерөнхийдөө бол 16 аймаг бол нэг өдөр аваад дуусгаар бэлтгэл хангагдаж байна. Өнөөдөр аваад дуусгаар. За 5 аймаг бол 2 өдөр аваад. За нийслэл бол 2451 олон бүртгүүлсэн учраас 5 өдөр шалгалт авахаар бол хуваар гараа явж байна. За хуваарийг мөн адилхан одоо иргэн бас одоо юу гэдэг мэдээллийг хөгжнөөс гар утсанд нь мессежрээ төрийн албаны зөвлөлийн вебсайт дээр шалгалтын хуваар гарсан шүү гэдэг мэдээллийг өгөгдөөд ингээд одоо хуваараа гарангууд тэдэн сарын тэдний өдрийн тэдэн цаг минутанд та тийм газар ирнэ шүү гэдэг мэдээллийг зөвлөлийн вебсайт дээр өгчөж байгаа. Тэгэхээр иргэд бол мөн одоо энэ дээр бас хоцрохгүй шалгалтаа өгөөд явах ийм боломжийг бүрдүүлсэн байна гэж. За хоёрдугаарт нь хэдийгээр шалгалт ийм гоё цахимдсан шалгалтын дүн банк одоо хүнээс үл хамааран шууд одоо компьютер гардаг ийм одоо нөхцөл байдал болцсон байна. Дээрээс нь бид бас юу хийж нэхэ нөгөө үйл ажиллагааны ил тод үүдийг хангаж байгаа. Үйл ажиллагааны ил тод байдаг гэж юу гэж байгаа юм бэ гэхээр шалгалтын танхимд ямар хүмүүс сууж байна? Юу хийж байна? Комиссийн гишүүн дотор нь хамаагүй яваад байдаг юм уу? Гар утсаа оролдоод байна уу гэдгийг бас ил тод нээлттэй байх үүднээс 21 аймгийн нийслэлийн шалгалт авч байгаа танхимыг камер явуулчих. Одоо бид хоёрын хажууд байгаа энэ камерууд гэсэн. Одоо энэ камерууд бол үндсэндээ яг одоо аймагтаа нийслэлдээ яг том дэлгэцээр харагдаж байгаа. Тэр харагдаж байгааг нь төрийн албан зөвлөлд өөр дөр харж байгаа. Өөр дөр харахтаа бас бид нар одоо дотоод иргэний сургуультай хамтраад дотоод иргэний сургуулийн одоо их зүйн ангийн оюутнууд энд суугаад аймагуд дээр бас ингээд давхар одоо комиссод тусалж ин гэсэн үг. Хянах шалгах гэсээ илүү комиссийн үйл ажиллагаанд туслаад тэр одоо сууж байгаа зарим иргэд гар утас оролдох, карманаас юм гаргаж ирэх ийм зүйл байх юм бол комисстой хэлэх. За комиссийн гишүүдээ бас одоо дур зоргоороо бас явуулахгүй байх ч гэдэг юм уу тийм. Харилцсан одоо нөгөө бие биендээ туслах ийм зорилготойгоор явж байгаамаа гэж. Тэгэхээр одоо энд ямар нэгэн камер дээр нэг ёс бус үйлдэл ч юм уу анзаарагдвал манай дотоод иргэний сургуулийн оюутнууд та бүхэнд мэдээлнэ гэсэн үг. Яг тийм болж байгаа. Магадгүй одоо энд чинь бол нөгөө хөрхөө хэлж байгаа шүү дээ. Та бүхэн гар утас оруулж болохгүй, хоорондоо ярьж болохгүй, юм хуулахгүй шүү гэдэг хэлж байгаа. Гэхдээ энэ дотор чинь бас зохисгүй бас ийм одоо үйл гаргадаг хүмүүс орж ирдэг. Тэрийг нь одоо манай энэ сонсогчдод хараад, оюутнууд хараад тэгээ одоо манай энэ ажлын хэсгийнхэнд хэлэхээр шууд нөгөө юутай холбогдсон, уцаар холбогдоод тэр ширээний тэр одоо дугаартай зөндөө сууж байгаа хүн одоо өөрөөс юм гаргах хэрэгтэй юм үйл хийгээд байна. Энийг хараад тагчгүй. Яг үйл харж байгаа байхгүй. Дөнгөж комиссийн гишүүд очоод сая юм ярьж та юм гаргаад л гэж. За ингээд нэг сануулаад тэгээ журам засын дагуу үнэхээр тийм асуулт байх юм бол шалгалтын танхимаас гарах хүртэл арга хэмжээ авдаг. Ийм явж байгаа. Энэ бол маш их юм талархалтай бас нэг ил тод байдыг хангаад байгаа учраас олон нийтийн зүгээс, эцэгчүүдийн зүгээс, шалгалт өгж байгаа иргэдийн зүгээс их одоо энийг бол их таашааж байгаа. Ийм одоо үйл ажиллагаа хянах биш ил тод байдлаар хангаад байгаа. Өнөөдөр ийм асуудал гарсан уу? За одоогийн байдлаар одоо яг одоо над дээр бол нэг тийм мэдээлэл ирээгүй байна. Зүгээр ганц хоёр ийм тохиолдол гарсныг нь сая манай ажлын хэсгээр бол хэлээд тэрийг нь болиулаад явж байгаа. Бас зүйлүүд гарсан байгаа. Тэгээд одоо энэ дэлгэцэн харахад нөгөө хүний тоо цөөхөн байгаа нь нөгөө шат 3 дугаар шат руугаа орчихсон учраас хасагдсан эхний шатуудаа тэнцээг хүмүүс нь гарцсан байгаа юм шүү дээ, тийм. За яг тийм байгаа. Төрийн албаны ерөнхий шалгалт гэдэг маань өөрөө 3 бүрэлдэхүүн шалгалтаас бүрддэг.
3 бүрэлдэхүүн шалгалтыг давж иж сая шалгалтанд тэнцэн тооцдог. Эхний шалгалт нь ерөнхий мэдлэгийн шалгалт буюу хууль, Монгол Улсын түүх, нийгэм эдийн засаг, мэдээллийн технологиос бүрдсэн шалгалт аваад тэрэн дээр одоо босоо оноо давсан хүн 2 шалгалтанд орно. 2 дахь бүрэлдэхүүн шалгалт нь юу гэдэг юм бэ гэхээр Монголын шалгалт. Би даасан Монголын тухай хууль заасан дагуу одоо Монгол кирилл болон үндэсний одоо бичиг бүрдсэн ийм шалгалтын тест авдаг. Энэ мөн босоо оноотой. Үүнийгээ давсныхаа дараа 3 дахь шалгалт буюу дүн шинжилгээ шалгах ийм шалгалтаа өгөөд эндээ тэнцсэн иргэн сая төрийн албаны иргэн шалгалт тэнцэнэ гэж. За ерөнхийдөө бол шалгалт өгөхөд бэлдэж байгаа хүмүүс юу бид нар хугацааны хувьд одоо ингээд юуг нь хангаад өгч байна. Хоёрдугаарт нь бид нар бэлдэх боломжийг хангаж өгч байгаа. Яаж хангаж өгч байгаа нөхөр нэгдүгээрт нь шалгалтанд бэлдэх гарын авилгыг цахимаар гаргаж ирж байгаа. Цахим ном гаргаж ирж байгаа. За хоёрдугаарт нь яаж юм нэхээр гар утасны аппликейшн үнэгүй иргэнд одоо өөрсдөө гар утсан дээр суулгаад тестээ бөглөөд өөрсдөө тестийг сонгоод самсргүй байдлаар бэлдээ явах энэ боломжийг хангаад өгч байгаа. За гуравдугаарт нь бас нэг уламжлалт байдлаар манай зарим иргэд маань нөгөө цаасан номтой ажиглах сонирхолтой байдаг. Тэгэхээр тэр цаасан номыг бид нар бас гаргаж өгсөн. Ийм бэлтгэл одоо юмсаа хангаж өгсөн учраас гарааны нөхцөл бол 12%-аас эхэлсэн. Төрийн албаны ерхий шалгалт өгөөд тэнцэлт нь бол 12%-тай байсан бол одоо 40% хүрч байгаа. 40% одоо хангалттай юу явж гэнэ гэсэн үг. За дээрэс нь энэ тэнцсэн хүмүүсийнхаа нөөц одоо бүрдэж чинь тийм ээ. Тэр нөөц маань хэр зэрэг одоо борлуулалттай байна вэ? Хэр зэрэг төрийн хааланд орж ийнэ гэдгийг бид нар үзэж байгаа. Ингээ үзэхээр мөн бас 40% хүрч байна. Шалгалт өгөөд тэнцсэн хүмүүсийн 40% нь тусгай шалгалт өгөөд ажлын байранд томрогдсон байж байна. Гэхдээ энэ тоо яг өнөөдөр бид нар гарч байгаа тоо. Энэ чи яванд улам өсдөг тийм маргааш 40 одоо 500 716 хүн байлаа гэдэг дараагийн одоо 700 одоо маргааш 20 30 юм ингээд нэмэгдээд явдаг юм тоо байж байгаа. Гэхдээ бид нар улам энэ одоо нөөцийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж байгаа. За нэгдүгüүрт нь бид нар энэ дээр юу гэж өнөөдрийн шалгалтын дээр бол бид нар судалгаа авчихсан. Яг өнөөдрөөс үү? Яг өнөөдрөөс яг ямар судалгаа авч ийн гэхээр та ямар зорилгоор төрийн албаны шалгалт өгч байна. Ямар зорилгоор өөрийгөө сорох гэж өгөөд байна уу? Зарим иргэдийн одоо бидэд ирж байгаа өөрсдийнх нь одоо өмнө басан зүгээр юм төвөрсөн судалгаагаар бол яг төрийн албанд орох гээгүй өөрийгөө сорих гэсэн бас манай хувийн хөвшил төрийн албаны шалгалтанд тэнцсэн болвол бас тийм үзүүлэлт болгоод байд юмаа гэдэг юм даваалал болгоод байдаг. Тэгэхээр энийг бид нараас бодтой яг тийм судалгаа агууднаас өндөр бүх аймаг нийслэлийн хэмжээнд нэгдүгüүрт нь одоо энэ шалгалтыг авч байгаа зорилгыг нь хоёрдугаарт нь одоо энэ шалгалтын одоо үйл ажиллагаа танд хүндрэлтэй байсан уу тестүүд хүнд хөнгөн байсан уу за одоо зохион байгуулалттай холбоотой ямар нэгэн санал хүсэлт байна уу гэдэг юм гэх мэтлэнгээ бид 10 ороод асуултаар бас судалгаа авч байна. Энэ судалгааны үр дүн бас 5 өдрийн дараа гарахад бас нэлээ бодтой үр дүн гарна гэдэгтэй гээд одоо явж байна. Өнөөдрийн шалгалт хэдэн цагаас тасах вэ? За энэ шалгалт бол одоо нийслэл дээр бол 4 ээлжээр өглөө 8:30-д эхэлж чинь хамгийн сүүлийнх нь 17:30-д ороод ингээд 18:30 18 цаг өнгөрөөгд дуусаад ингээд ээлжээ зохион байгуулалт явж байгаа. Зарим аймагт маргаашаас үргэлжлэх юм тийм. За 5 аймаг байж байгаа. 5 аймагийн хувьд бол нөгөө шалгалтынхаа танхим, компьютерийн тоо, бүртгүүлсэнийхээ тооноос хамаарат 5 аймаг бол маргааш үдээс өмнө дуусчихна. Нийслэл бол одоо 3 дахь, 4 дахь, 5 дахь, эх 7 хоногийн 1 дахь, 2 дахь, 24 хүртэл шалгалт аваад тусгаар ингээд хуваар гарцсан гэж явж байгаа. Маргааш өдөр болоход бол нийт шалгалтын дүн гараад ирнэ шүү дээ. Маргааш үдээс хойшгод бол 21 аймгийн дүн гарч байна. 21 аймгийн тэнцэлтийн хувь хэдэн иргэнээс хэдэн иргэний шалгалтанд оров, түүнээс хэдэн хувь нь тэнцсэн гэдэг мэдээд гарч байна. За танд баярлалаа. За баярлалаа. За энэ дотоод төргийн их сургуулийн зарим оюутнуудаас бас тодруулах асуу яз жаргал сонсогчийн хувьд ер нь аль аль аймгийг хянж байна? За би өнөөдөр Дархан уул аймаг, Увс аймгийг хянж ажиллаж байна. Өглөө 8:30 минутанд эхэлсэн үү? Тийм. Яг энд чам дээр ямар нэгэн асуудал ажиглагдав уу? Яг одоогийн байдлаар Увс болон Дархан уул аймагт ямар нэгэн зөрчил гараагүй. Хэв юм байна. Өглөө 8:30 үед ер нь танхим хэрэг үргэлжлэлтэй байсан бэ? Өглөө 8:30 үед одоо бүх сандал ширээнүүд дүүрэн байсан. Одоо 3 дахь ээлжийн хэмжээнд ихэд одоо 7-8 хүн л үлдсэн байна да. За баярлалаа. Баярлалаа. Зарим үзэгчтэй Монголын мэдээ цугийн сурвалжлагыг төрийн албаны зөвлөлийн шалгалтын танхимаас та бүхэндээ мэдээлэл хүргэлээ. За энд бол дотоод төргийн их сургуулийн сонсогч оюутнууд 21 аймагт болж байгаа төрийн албаны ерөнхий шалгалтыг хянж бас ажиллаж ин хянах гэсээ илүүтэй ямар нэгэн зөрчил гарвал төрийн албаны зөвлөлтөө мэдээлэх байдлаар ажиллаж байгаа юм байна. Та бүхэндээ мэдээллийг төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын дарга сосроор бас тодруулга мэдээлэл авч хүргэлээ. Зураглаач иш дөрж сурвалжлагч Ган Эрдэнэр байлаа.